Өнөөгийн сүмд явдаг хүмүүс бүгд мэднэ. Адам Ёо 2 сайн муугийн жимс идэж үйлцсэн нүгэл бүх хүн төрөлхтөнд уламжлагдсан ирсэн. Гэсэн хэдий ч мөнх амьгчийг хэрхэн олж авах вэ гэдэг энэ зарчмыг ойлгож чадахгүй болохоор алгасал баяр хичнээн чухлыг мөн алгасал баярыг авчирсан Бурхан хичнээн эрхэм гэдгийг зөв ойлгодоггүй. Эхлэл номд Бурхан сайн муугийн жимс болон амийн жимсний талаар айлдаж, амийн жимс нь идвэл мөнх амьдран гэдгийг бидэнд зааж ухааруулсан. Матай 13 дугаар бүлэгт Бурхан ертөнцийн суурьаас эхлэн нууцлагдсан бүх зүйлийг сургаалт зөвлөлөөр илчлэн хэмээсэн. Тэгвэл эдийн цэцэрлэгийн сургаалт зөвлөлд дурдсан амийн жимс яг юу вэ? Сайн муугийн жимснээс идээд өөхөх тавилантай болсон хүн төрөлхтнийг аврахын тулд тэдэнд амийн жимснээс идэх зам нэгдэх ёстой. Амийн жимснээс л идчихвэл мөнх амьтаа болно. Гэтэл сайн муугийн жимснээс идсэн хүмүүсийг амийн жимсэнд ойртохоос сэргийлж Бурхан замыг нь хаасан. Эхлэл 3 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлээс харъя. Эзэн Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хаглуулахаар эдийн цэцэрлэгээс гарган явуулав. Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар эдийн цэцэрлэгийн зүүн талд Херубод болон зүг бүрд эргэлддэг галт илтийг байрлуулан тавьжээ. Галт илттэй тэнгэр элч нар амийн модонд хүрэх замыг хааж нүгэлтнүүд тэр хаваар түрч явж чадахгүйгээр чанд хамгаалсан. Тиймээс хинч тэр замаар явж чадхааргүй нөхцөл байдалтай болж Эхлэл номд тэмдэглэсэн амийн жимсийг сургаалт зөвлөлөөр тайлбарласан. Тэгвэл бодит нь чухам юу юм бол Бурхан юу зааж өгөхийн тулд ийм сургаалт зөвлөл ашиглаа юм бол үүний хариултыг хараахан олоогүй хүмүүс би Тэнгэрийн орон явна, би аврагдана, би нүглээ уучлуулсан гих зэргээр ярих нь бүгд буруу ташаа ярьж байгаа гэхэд болно. Өнөө үед Бурхан алгасал баяр гэж нэрлэгддэг амийн баярыг яагаад бидэнд өгсөн бэ гэдгийг тодорхой мэдэх юм бол мөнхийн Тэнгэрийн хаанчлал ба эдийн цэцэрлэгийн амийн жимсний нууц яг энэ алгасал баярын үнэн дотор нууцлагдаж байгаа юм байна гэдгийг ухаарч чадна. Сайн муугийн жимснээс идэж үхэлд хүрсэн хүн төрөлхтөнд Бурхан амийн жимсийг идвэл мөнх амьдран гэсэн сургаалаа зааж өгсөн. Амийн жимсний бодит нь юу болохыг Иохан 6 дугаар бүлгийг нээгээд судалцгаая. 6 дугаар бүлгийн 53 дугаар ишлэл. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Хэрв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй л бол та нарын дотор ам байхгүй. Миний махыг идэж цусыг уух чинь юутай гэсэн бэ? Мөнх амьтаа бөгөөд эдийн цэцэрлэгт юу идэж байж мөнх амьтаа болно гэлээ. Амийн жимс идэж байж л мөнх амьтаа болно. Иохан 6 дугаар бүлэгт Есүс хүний хүүгийн махыг идэж цусыг нь ууж байж л мөнх амьтаа болно гэж хэлсэн. Бурхан хүн төрөлхтөнд мөнх амийг өгөх цорын ганц арга зам бий. Бурхан бидэнд ганцхан зам зөвшөөрсөн. Тэр сургаалт зөвлөлийн бодит нь юу гэлээ? Есүсийн махыг идэж цусыг нь ууж гэмээн яана гэлээ. Мөнх амьтаа болно гэж бий. Тиймээс Есүсийн мах ба цус нь эдийн цэцэрлэгт сургаалт зөвлөлөөр байгаа амийн жимс юм. Амийн жимсний бодит бол Есүсийн мах, Есүсийн цус юм.